юу ярих гэсэн чи. Чи яг юу ярьсыг надад хэлчих гэж үгүй ээ намайг хуулна гэдэг. Тий, өөн би кофе гэдсэн байхгүй юу? Яриаг нь үү? Тий. За нэг иймэрхүү юм ярих юм байна даа гэдээ бас нэг зүг чиг авах гэдэг шүү. Тэгсэн чи үгүй гинэ. Ээж маань ингээд бурхан боллоо. Тэгээд маш сайхан 94 насыг насллаа. Ээжигээ амьд байхад бол бас ээжихээ үн цэнийг, ээжихээ тэр сайхан сэтгэлийг юу хийсэн биднэрт ямар их ач гавьяа хийж бүтээснийг бүтэн ойлгож мэдхгүй явд юм байна. Тэгээд өнгөрсөн айн бодлоо. Миний ээж бид нэг 2 хүүхэд, 3 хүүхэд, 3 4 хүүхэдтэй болохоор ямар их хэцүү юм бэ? Энэ хэдийг яана инэ гэлээдэг. Тэгэхэд тэр олон 13 хүүхэд төрүүлчихэд ямар ихэр зүдэрч ядарч хүн болгож ирснийг хизээ хойно л ойлгох юм бэ. Одоо тэгээд миний бодлоор бол ээж минь ингээд төрөл дээшлээд бурхны оронд очих болтугай л гэж бодож байна да. Одоо энэ 40 хоногийн маш сайхан буйны үлийг хийнэ. Нэг бүрчлэн өөрөө хариуцж хийнэ гэж бодож байгаа. Ээжигээ дараа төрөлдөө маш сайхан төрөл дээшилсэн сайхан газар төрж сайхан амьдрах эргээд хүн болж төрлөө өгөхөд маш сайхан амьдрах буян заяа ихтэй хүн болж төрөх байхаа гэж итгэж байгаа. Миний ээж бол бидний хувьд бол одоо хороогийн хамгийн сайн, хамгийн сайхан, хамгийн их сэтгэлд минь одоо хизээч нэг ч удаа мартагдаж болохооргүй тийм сайхан юм би гэдгийг л одоо ойлгож байгаа. Аавыгаа дурсан санаа. Аав маань одоо юу штэ. Бодын махан цаддаггүй, боошиг архин цогцдаггүй, бодонгууд гэж омгийн хүн байсан. Тэгээд яг тэр бас юугаараа байдаг юм бэлээ. Өвд эцэс маань нэг тийм юм байд юм байна. Тэгээд ахаад шараад омгийн цэрэнд оржин цэрэнд болон гэд ээжтэй маань ханилд суугаад сайхан 13 хүүхэдтэй болсон. Одоо энэ аав ээжээс маань олболоод энэ хоёр хүнээс ингээд цаашаа ингээд одоо нэг яг тодорхой бол би хэлж мэдэхгүй 150 гарцсан явж байгаа өөр хүүхдүүд ач зээ 30 40 рүүгээ ер нь орцсон явж байгаа хаа. Танай хүүхдүүд чинь 30 лөө 30 цэр лөө. Тий ер нь ингээд нэг 150 хэдэн халуун сайхан ам би болсон доо миний аав ээжээс. Аав маань маш зөөлөн, энэрэнгүү, илүү дутуу үг байхгүй, тийм сайхан нуруутай, ухаантай, тийм сайхан аав байсан. Бид нар л одоо байнга аавгаа дурсан санаж хайрлаж явдаг. Одоо энэ аавынхаа энэ сайхан нэрийг бид нар бүгдээрээ өндөр дүргэж яваасай л гэж би хүсэж байна да. Одоо миний одоо бид нар чинь би одоо 55 настай. Тэнгүүд ер нь бол би ахмад нас руугаа орчиж байна. Одоо энэ яг энэ ах トゥ дотроо ингээд 50-д, 60-д, 70-д гээд ингээд явж байгаа. Би чинь 55-тай, миний хамгийн бага дүү 48-тай. Тэгэхээр би тэдвэл ер нь бол доогоор одоо доороод бараг 100 хэдэн дүүнертэй болж гин гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр бид нар олон сайхан дүүнертэй ингээд үлгэр дуурайд болж явах ёстой юм байна. Тэгэхээр бүгдээрээ эвтэй найртай дандаа холыг харсан үр хүүхдүүдийнхээ ирээдүйг бодсон эвтэй найртай гэдг нь ерөөсөө бид нар ямар нэгэн юм болоход заавал толгойтой байх хэрэгтэй юм байна. Одоо бидний энэ өдрийн бас нэг гол зорилго нь за манай гэрийнхний бас нэг толгой ноён нуруу илрэх байхаа гэж бол бодож байгаа. За тэгээ та нартай эрүүл саруул сайхан урт удаан насыг хүсье да. Тэгээ сүүлд сая ингээд биен муу ингээд өвтөрд орчоод байж та айгу дуулдаг болсон байхгүй. Тэгээ нэг бодог дууд болчихъя. Тхүү дуулдаг гэсэн дуугийн дуулчихъя. За тэгээ би ээжийнхээ дуулах дуртай байсан нэг дуунаас нэг дөрвөн аялье. Арага сарата орагаше асабохоте